хариуцсан дарганараас эхлээд сургахгүй алга болдог. Хурал зөвлөгөөн шийдвэр гаргах ажил зарлахаар нэг хэлтсийн дарга эсвэл орлогчоо нэг бол мэрэгчлэнээ хөгөө явуулчихдаг. Хотын ажлаас өөр хотын ажлыг хариуцж ажиллаж байгаа та бүхэнд хотын ажлаас өөр чухал бөгөөд хариуцлагатай ажил байхгүй шүү гэдгийг бас битгий мартцгаагаарай. Хашаа хайсны журам гэж батлагдсан энэгийн төлөвчдийн хурлаар өнгөрсөн сарын 27-нд байна. Тэр журам өнөөдөр хүртэл хэрэгжээгүй байгаа. Газар зохион байгуулалтын алба, ерөнхий төлөвлөгөөний газар, мэргэжлийн хяналт, цагаа үрж баахан хүн ажиллаж шийдвэр гаргачаад, гарч шийдлээ гаргачаад тэрийг хэлбэр төдий хийдэг юм хийсвэр сэтгэлгээнээс одоо салж ажиллах бас цаг нь болсон байна гэж. Тийм учраас одоо энэ ажлуудыг бид нар хэрэгжүүлэхийн тулд хотын даргын явуулын ажлын байр, засаг даргын тамгын газрын ажлын байрыг өнгөрсөн энэ хагас сайн өдрөөс эхэлж ажилуулж эхэлсэн. Дахиад стандарт аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын явуулын ажлын байрыг бий болгоно. Энэ хоёр явуулын ажлын байрнууд хотын даргаас эхлээд асуудал хариуцсан орлогчид төслийн үйлдвэрлэгч газар албаных нь хороон дээр газар дээр нь очиж ажиллацгаана. Тэгжвэл бид нар асуудлын ард гарan тэгжвэл үр дүнтэй ажиллана. Тийм учраас хорооны аль хороод дээр ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд аль дүүрэг дээр ямар албаны хүмүүс очиж эрүүл мэнд боловсрол, нийтлэг үйлчлэгээ, нэгдсэн үйлчлэгээ, цаашлах нь бол мэргэжлийн хяналт, боловсролын газар аялал жуулчлал, соёл урлагийн гээд аль нь ямар одоо асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдэд оршуулах ёстой бай гэдэг саналуудаа та бүхэн тамгын газарт ирүүлэх, тэр хүрээнд төлөвлөлтийг хийж энэ явуулын ажлын одоо журмаар газар дээр нь очиж асуудлуудыг шийдвэрлэх ажлыг өдөр бүр хийнэ. Тэрэнд хүн бүхэн оролцсон, албан тушаалтан болсон орчин, ихтэй зүгээр хэлбэр төдий оролцохгүй асуудлуудаа шийдэж байж тэндээс одоо гарч шийдлийг гаргадаг юм ажлыг эхлүүлж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Шууд утас ажиллаж байгаа. Шууд утасныг нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын үйлчлэгийг сайжруулах ажлыг эрүүл мэндийн газар ажлынхаа төлөвлөгөөнд оруулж хийгээд байна. Эрүүл мэндийн байгууллагуудын эмчилгээ онцлогооны төвүүдийн хувийн болон төрийн байгууллагууд төсвийн эмнэлгүүдийн иргэдэд үйлчлдэг үйлчлэгээ сул байна. Чанар стандарт хангалтгүй байна. Хүн суртал байна. Нойлоо хүртэл чойж өчсдөг. Энэ зөвлөгчд нь эсвэл албан тушаал одоо ажилтан албан хаагчид нь очиж онгойлгож ордог. Орохгүй бол тэнд үйлчлүүлж байгаа хүмүүс бие засагч боломжгүйгээр эрүүл мэндийн үйлчлэгийг авах нь битгий бие засах ихтэй асуудал нь энэ дээр одоо эмнэлгийн онцлогооны үйлчлэгээний байгууллагаар үйлчлүүлж байгаа энэ гаж үйлдэл, гаж тогтолцоог эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар та энэ одоо өдрөөс эхэлж өөрчлөлт шинжлэх тэгээд тэр өвчтөн үзүүлэхэд очихоор цаймдаа орно гэж хэлээд өвчтөө хүүхдийн тэргүүлчэд 2 цаг алга болдог өрхийн эмнэлгийн эмч нар эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагчдын асуудал дээр онцгой анхаарч хугацаатай үүрэг даалгаврыг
хэрэгжүүлэх даалгаврыг танд өгнө. Нийтийн тээврийн үйлчлэгэнд 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Эхнээсээ ажил нь зарим нь хэрэгжээ, зарим нь хэрэгжих шатндаа явж дүгнэгдээд явж байгаа. Бүрэн дүгнэлт гарсны дараа энэ байгууллага нийтийн тээврийн шуурхай, шугам, богино маршрут, цэвэрлэгээ, үйлчилгээ, цагийн хуваар гэх бүх зүйлүүдэд бодиттой өөрчлөлт гарч байвал тэр асуудлыг цааш нь ажил хийж гэнэ гэж үзье. Гарахгүй бол дахиад хариуцлага гэдэг зүйлээ ярина. Яг түүнтэй адилхан танаа газарт би 30 хоногийн үүрэг даалгавар өгч байгаа. Асуудлууд яригдана. Дулаан цахилгааны техникийн нөхцөл агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой. Улаанбаатар цахилгаан дамжуулах. Улаанбаатар дулаан танаа хоёр байгууллага энэ тогтоох шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бас ажлуудаа өшөө сайжруулах. Гарч шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй. Нийслэлийн ногоон бүсдэх хүүхдийн цуцлангийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан бас мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үйлчлэг шалгалтыг зохион байгуулж аюулгүй байдлыг хангах, хүүхдийг тээвэрлэх, хоол хүнсний болон бусад галт төмрийн аюулаас эрсдлээс урьдчилан хэрэглэх ажлыг сая дурдсан байгууллагууд бас авч хэрэгжүүлэх ёстой. Орчны аюулгүй байдал иргэдийн ая дуртай амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа асуудлуудыг судлан тогтоох ажлыг зохион байгуулах, захирамжийн төслийг саналыг боловсруулж шийдвэрлүүлэх асуудлыг хотын стандарт орчны аюулгүй байдлыг хамт зохицуулалтын газар ярилцлагад оруулж ирэх хэрэгтэй. За засгийн газрын 62 дугаар тогтоолыг түрүүн танилцуулгаар хэлсэн. Гэр хорооллын айлтны түүхийн өрсний нөөцийн судалгаа гаргаж байгаа. Хорон засаг дарга хэсгийн ахлагч нар энэ дээрээ бас өшөө өөрсдөө оролцож ажиллах шаардлага байна. Иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг дулааны үйлдэл сайжруулсан хатуу төс судалдан авах нөөцлөг асуудлыг бас уриалж идэвхжүүлэх. За нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлын 2019 оны 24-17 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн нутаг дэвшилт хашаа хайс барих ашиглах буулгах журам нийслэлийн засаг даргын 2019 оны газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А322 дугаар захирамж шийдвэрийн хэрэгжилтийг бас эрчимжүүлж ажиллахыг бүх хорооны дүүргийн удирдлагууд, албан хаагчид, дүүргийн засаг дарга нар иргэд олон нийтэд хүртээмжтэй хөрвүүднээс дүүрэг хороодын төвшин салбар ажлын хэсгийг шуурхай удирдлагаар хангаж бас дэмжлэг үзүүлж идэвхтэй зохион байгуулж хамтран ажиллахыг дүүргийн засаг дарга нарт үүрэг болгож энэ захирамжуудын хэрэгжилтийг хангах асуудал дээр газрын зөрчил барилах ажлын үр дүн чөлөөлсөн газруудад зураг төсөл боловсруулж батлуулах, тогтцол зам талбай байгуулан газар ашиглалтыг сайжруулах ажлыг Улаанбаатар хотын зарчмын ажлын алба, нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар хариуцж ажиллана. Шуурхай уралдааныг бид нэр улирал болгон зохион байгуулж хийж байгаа. За ялангуяа энэ зуны улиралд Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэхтэй холбоотой тогтцол үйлчилгээ, ногоон байгууламж, за төгсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт үр дүн нэгдүгээр. Хоёрдугаарт нийслэлийн хэмжээнд зарим байгууллагуудын ажлын бүтээмж, ажлын цаг ашиглалт, албан тушаалтнуудын хариуцлагыг улам өндөржүүлэх асуудал байна. Гуравдугаарт иргэдэд хүргэж байгаа төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох энэ хүн суртлын асуудлуудыг бас багасгахтай холбоотой тодорхой ажлуудыг дүгнж за цаашдаа бас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шийдвэрлэж байна.